해모임 샷 гэдэг бүтээгдэхүүн байгаа. Та бүхэн 해모임 бас урдны 해모임 та бүхэн мэдэж байгаа. 네. 네, 해모임이 좋은 건 아시지만 또 먹기가 어려웠던 분들, 드시기 불편하셨던 분들도 계실 거예요. За тэгээд та бүхэн 해모임 маш сайн үнэхээр дархлаа сайн дэмжиг та бүхэн мэдэж байгаа. Тэгээд дээрэс нь бас зарим хүмүүс бас нэг урдах 해모임 бас ууж чаддгүй хүн байдаг. Амтнаас нь болоод ууж чаддгүй хүмүүс байдаг. Уудаг хүмүүс нь ч бас байдаг. 네. 네, 그래서 해모임의 60%를 여기 해모임 샷에 담았습니다. За тэгвэл урдны 해모임ыг муу адилхан энэ дотор яг 60% бүгдийг нас энэ дотор найрлах нь бүгд чир чигээр орсон байгаа. 네, 해모임 샷으로 피로를 날려버리시는 우리 사장님들 되시면 좋겠습니다. За 해모임аар ийг уугаад би тэр нэг өдрийн одоо дархлаа ядаргаагаа бас ингэ дэмжээрэй. 네, 저를 아시는 분도 계실 거고, 모르시는 분들도 계실 거라 생각이 들어서 저 소개를 잠깐 하도록 하겠습니다. За тэг энд байгаа хүмүүс бас зарим намайг мэдэж байгаа бас мэдгүй хүн байгаа учраас өөрийгөө жоохон товчхон танилцуулж өгье. 네, 저는 한국에서 평범한 주부로, 주부 생활을 하고 있었는데요. За би Солонгост зүгээр жирийн нэгэн гэрээ эзэгтэй хүн байгаа. 네. 네, 애터미 화장품이 좋다는 소문을 듣게 됩니다. За Itomi бүтээгдэхүүнийг үнэхээр сайн гэсэн тийм яриа сонсоод 네. 그래서 저는 애터미 화장품을 써보려고 애터미 하는 분들을 찾았습니다. Надад Itomi бүтээгдэхүүн үнэхээр сайн гэдэг үнэхээр чанартай гэдэг юм яриа нэг их сонсоод Itomi бүтээгдэхүүнийг авахын төлөө ингээд хайж ирээд авсан 네, байгаа. 저는 자발적으로 센터를 찾아가서 회원가입도 하고 제품을 구매했습니다. За би бол өөрөө идэвхтэйгээр би өөрөө ингэж би Itomi сайнтай ороод Itomi одоо төв ороод төвд өөрөө очоод ингээд өөрөө сайн дураараа очиж бүртгүүлээ төв дээр очоод тэгээд өөрөө тэндээсээ бүтээгдэхүүн авч ирсэн. 제가 그때 쓰고 있던 다른 제품들은 미국의 A사 제품을 사용하고 있었거든요. За би урд нь хэрэглэжсэн бүтээгдэхүүн бол Америкийн нэг ASI гэдэг нэг бас нэг компани нэг бүтээгдэхүүнийг бас хэрэглэж байсан. 네, 한국의 애터미 제품이 너무 싸서 솔직히 의심을 했습니다. Солонгосын зарим бүтээгдэхүүн айгүй хямдхан ингээд ахаар миний хувьд бол зарим хямдхан бүтээгдэхүүнийг жоохон хямдхан бүтээгдэхүүндээ нэг чанартай болов гэсэн тийм бодолтой байсан гэсэн. 너무 가격이 싸니까 오히려 하찮게 여겨졌습니다. Тэгээд за энэ бүтээгдэхүүн үнэхээр хямдхан бүтээгдэхүүнийг болохоор их тоохгүй нэг үл ойшоодог байсан. Чанар жоохон муутай байх гээд. 네, 제품을 써보면 써볼수록 저의 생각이 바뀌었습니다. За тэгээд бүтээгдэхүүнийг Itomi бүтээгдэхүүн хэрэгж үзээдсэн чинь миний бодол санаа жоохон өөрчлөлт орж ирсэн. 그래서 애터미 제품을 좋아하게 되었고 마트 체인지를 하고 지금은 사업도 진행하고 있습니다. За тэгээд би бүтээгдэхүүнийг хэрэгж үзээд байсан үнэхээр үр дүнгийн мэдрээд тэгээд илүү ингээд Itomi-г судлаад үзээд одоо ингээд бизнес талаас нь хийгээ явж байгаа. 네, 애터미 해모임 샷이 출시된다고 소문으로 들었지만 실제로 애터미 샷을 만나보니 너무 병도 예뻤습니다. Itomi shot гэдэг одоо Itomi бүтээгдэхүүн Itomi 해모임 ингэж дахиж шинээр гарнаа. Гарахтаа бол яг ийм савсан мэт ингэж гарнаа гэсэн тийм яриа сонсч байсан боловч тэр үед ингээд сонсоод яг ингээд гараад ирэнгүүд ингээд үдсэн чинь үнэхээр гоё амттай байсан. Айгу өөр байсан. Сав нь хүртэл. 네, 해모임을 드시기 어려우셨던 분들도 해모임 샷은 드시기가 좀 더 수월하시다는 분도 계셨습니다. За тэгээд зарим хүмүүсийн урдны 해모임ыг бол ингээд ууж чаддгүй амт нь айгу сонирн байна гэсэн тийм хүмүүст бол зориулагдсан. Үнэхээр уух боломжтой амтны үед үнэхээр сайхан амттай. 네, 해모임 샷을 전달할 때는 피곤한 고객님을 찾으셔야 합니다. За тэгээд Itomi shot 해모임 shot гэх нэртэй энэ 해모임 шаймыг одоо маш их ядарсан нэг өдрийн одоо эрч хүчийг авах гэж байгаа тийм хүмүүст бас зориулсан. 네, 한국의 직장인들 검사를 해봤더니요. 설문조사를 해봤더니 10명 중 4명이 만성 피로에 시달리고 계시다고 해요. За тэгээд ингээд Солонгост ингээд ажиллаж байгаа хүмүүсийн дунд судалгаа хийсэн байна та. Тэр хүний дунд ядаргааны одоо өвчтөе хүмүүс ингээд судлаад үзсэн чинь тэр хүмүүсийн дунд нь 10% хүн үнэхээр одоо маш их тийм ядаргааны хувь их гарсан гэнэ. Архаг ядаргаатай байсан гэнэ.
네, 피로 회복을 위해서 건강기능식품을 구매를 하였습니다. Тийм учраас ингээд мэдээж дархлааг сэргээхийн тулд энэ хемоим шатыг бас ингэж гаргаж ирсэн. 네, 그리고 휴대폰을 보는 시간도 예전보다는 더 많아졌죠. Аа. За тэгээд одоо ингээд сүүлийн үед одоо утас их хардаг хүмүүс их болсон. Утсаараас ажилладаг хүмүүс их болсон учраас 네, 네. 그래서 목이나 어깨 이런 데 통증이 생기면서 만성 피로를 유발한다고 합니다. Тийм учраас одоо бид нар ингээд утас их хараа суугаад бас компьютер урд их суугаад байхад бидний одоо хүзүү их хөшдөг, нурууч их өсдөг. Тэгээд хөшөөд ингээд байн хөлөөнгөө суугаад ирэхэд бид нар ингээд тархлаа маань ингээд суулдаад архаг юм ядаргаатай дархлааны сулдж ирээд архаг ингээд нөгөө тархлаа болж ирдэг. 네, 해모임 샷을 전달할 때는 피로가 개선이 되고 면역도 개선이 된다고 알려주셔야 해요. За тэгвэл энэ хемоим шашийг одоо судлаад үзсэн юунд сайн бэ гэх юм бол одоо архаг ядаргааны шимт тэнцийг одоо NK9-ийн хоорондох одоо хамрлыг ингээд сайн нөхөж өгдөг. 네, 피로가 많이 쌓이면 NK 세포가 활성화가 안 돼요. 그래서 NK 세포 활성도를 떨어뜨린다고 합니다. Тийм учраас бидний ингээд ядраал ингээд яваад баг ингээд ядраад яваад сүүлдээ ядаргаа маань ингээд ихсээд ирэхээр ингээд архаг ядаргаал орж ирдэг. Ингээд хураактаад ингээд амарч чадахгүй яваад өгөө сүүлдээ бүр архаг ядаргаанд ороод ирдэг учраас этоми шаш маань одоо NK хэсэг маш сайн дэмжиж өгөөд бидний дархлааг бас сайн дэмжиж өгдөг. 네, 피로가 쌓이면 면역이 무너지고 병이 되는데 매일매일 피로를 차곡차곡 쌓으면서 사실래요? 이렇게 한번 질문해 보세요. За тэгээд ядаргаа ингээд ер нь үүсгэхээсээ илүү зайлсхийх тул бид нар өдөр бүр одоо ингээд сэргэх айгүй чухал байдаг. Тийм учраас бид нар ингээд баг ингээд ядраал ингээд байгаад сүүлдээ ядарсан ядаргаа маань ингээд хураагдаад ирэхээр энэ тэнд янз янзын өвчин өвдөж ирдэг одоо энэ те бидний бие өвдөж ирдэг, ядарч ирдэг, сулдж ирдэг. Тийм учраас хүмүүст одоо ихтэй ядаргааг хуримтлахын тулд талхаагаа та нар дэмжээрэй, талхаагаа дэмжиж өгөөрэй. Тэгжээж бид нар ядарахгүй шүү. Тэгжээж бид нар өвчнөөс бие хамгаалнаа гэж. 네, 매일매일의 피로를 회복하면서 면역도 지킬 수 있는 해모인 샷을 권유해 보세요. Тийм учраас та бүхэн хүмүүс зөвлөөрэй. Та бүхэн өдөр болгон өөрийнх нь тархлааг дэмжихийг хүсэж байна уу? Тэгвэл этоми шашиг бас ингэж дэмжиж өгөөрэй. Нэ. 네, 제가 편의점에 있는 이제 에너지를 주는 음료를 제가 많이 봤는데 이 제품들에는 카페인이 많이 들어가 있어요. 합성 카페인이. 그래서 이걸 드셨을 때 청소년이나 수험생한테는 심장 두근거림, 불면증, 두통 이런 게 생기거든요. 그래서 조심하셔야 돼요. За тэгээд солонгосын одоо ийм дэлгүүрүүдээр Монгол ч гэсэн бас байж магадгүй одоо кулач одоо энэ ийм ундаанууд байдаг бакас за тэгээд эдгээр маань ингээд нэг өдрийн энэ ундаанууд болохоор дотроо одоо кафеин их орсон учраас зарим ингээд сургуулийн оюутангууд хүүхдүүд оюутнууд ингээд одоо хичээл сургууль шүн мөн ингээд ажилдаг за шүн ингээд хичээлээ бэлдэх хүүхдүүд маань энийг ингээд би уухаар энэ кафеин орсон учраас маш их хэмжээгээр уучих юм бол ингээд зүрх мөргөн салгалах янз бүрийн тийм өвчин болж ирдэг учраас энийг одоо их хэмжээгээр бас ууж болохгүй ундаанууд юм аа. 네. 네. 그래서 이 겉의 피로와 속 피로가 있어요. 그래서 애터미 해모임 샷은 겉 피로와 속 피로를 다 해결해 줄 수 있는 제품입니다. За тэгээд этомийн шос мал одоо өнгөцсөн ядаргаа зүгээр баг зэрэг ядаргаа зөв маш их ядарсан ядаргаа хүртэл бас маш их хүч чамирыг оруулж өгдөг бас энэ нэмэлт бас найрлага оролцсон байгаа. 네. 그리고 이 안에 들어있는 성분 중에 타우린이라는 성분이 있는데요. За тэгээд энэ дотор бас мөн адилхан энэ дотор орсон найрлага нь болохоор 네. хоёр найрлагатай юм л да. Энэ таурин нь болохоор таурины үүрэг гэсэн байна л да. Ер нь англи үгтэй. Энэ бас найрлага орсон байгаа гэх. 네. 타우린은 피로를 회복시켜주고 심혈관 건강에 도움을 주면서 간 기능을 보호해주고 항산화에 도움이 되는 성분입니다. За таурин нь болохоор одоо ингээд орчуулахгүй зүгээр англиар таурин юм байна. Энэ маань одоо ярилцах нь орсон юугийнхан ядрааг одоо сэргээж өгөн одоо күнөөгч одоо булчингийн одоо эсийг одоо хамгаал ирч хүч одоо өөрхөж өгөн дээрэс нь шимган ялган гэж одоо зүрх судасны одоо эрүүл мэндэнд бас сайн. Тэгээд одоо цусны одоо
даралтыг одоо хянаж өгөх, мөн одоо элгэний бас үйл ажиллагааг бас хамгаалж өгнө. За тэгээд мөн адилхан антибиотик одоо дөлөө, эсийг одоо гэмтэх, хөгшрөлтөөс одоо хамгаалах, сэргийлэх гэсэн ийм бүх найрлагууд орсон байгаа гинэ. Таурын маань дотор энэ найрлагуудыг оруулсан байна. Нэ. 네, 여기에 또 천연 카페인이 과란화 추출물이 있어요. 음. 이거는 천연 카페인이기 때문에 각성 효과를 주지만 중독되진 않아요. 그래서 아. 예, За тэгээд нэг найрлага нь болохоор кварын зүчүүн мөрөгт чи одоо нөгөө юу энэ нэг кварын хамт гэдэг юм байгаа юм байна та. Энэ хамт бас орсон байгаа учраас энэ маань одоо энэ амтыг сайжруулад одоо аммоны ургуул үүрээс одоо гаргаж өгсөн юм жимс юм бэ. 네, 그래서 집중력을 향상시켜주고 기분을 개선해주는 역할을 합니다. А тэгвэл энэ маань одоо ингээд биднийг одоо сэргээж өгөх нь нөлөө ингээд төлөвлөрөл одоо анхаарлыг маш сайн ингээд төвлөрж өгдөг. Бид нар ингээд юмд ингээд мартах үеийг тэрийг яг анхаарлыг сайн төвлөрүүлж өгөхөд бас тусалж өгдөг. 네, 이 해모임 샷에는 해모임의 성분이 같이 들어있기 때문에 면역 기능도 개선이 되면서 피로 개선에 효과가 있습니다. За тэгвэл хемоийн дотор бас гурван найрлага бүгдээр орсон байгаа шүү дээ. Тэр дээрээсээ бас одоо бидний гадна болон дотоодох одоо гаднах бие доторх талын одоо энэ бидний ядгааг бас сайн сайн дэмжиж өгдөг байгаа. 네, 그리고 이제 임상 실험을 했는데요. 해모임 샷을 먹었을 때 더 피로가 감소가 되고 피로도가 더 떨어진다는 결과가 있습니다. За тэгээд энэ үзүүлэлтээр ингээд хемоийн уусны хемоийн шат уусан уугаагүй хоёр хүнийг ингээд үзүүлэлтэнд одоо юу сайжирсан байна л да. Дархлаа нь маш сайн сайжирж ирээд ядаргаа нь хүртэл бас маш сайжирж ирсэн ингээд үзүүлэлтэндээс бас ингээд харагдсан. 네, 이 해모임 샷은 세 가지만 기억하시면 돼요. 이제 에너지를 올려주고, 활력을 올려주고, 면역을 같이 올려주는 거예요. 세 마리 토끼라고 생각하시면 돼요. За, хемоим шашиг болохоор гурван янзын гурван найрлагатай гурвыг одоо бид нар зэрэг тархлаа дэмжиж өгдөг байгаа. Нэгээсэндээ дээрэс нь одоо ямар юу гэх юм бэ? Гурван янзын одоо тархлааг дэмжиж өгнө. Нэг нь болохоор одоо аймаг эрт хүчтэй одоо туулаа аймаг хүчтэй ингээд гүйж явж штэ хурдтай. Тэрнтэй адилхан туулаатай зөөрлээд одоо эрт хүчийг одоо маш сайн сайжруулж өгөн. Тэгэхээр болохоор маш тэр өдрийн одоо хүчийг бас өгч чадна. Мөн одоо ингээд тархлааныг одоо туулаатай адилхан айгүй хурдан сэргээж өгдөг юм гурван янзын найрлагатай тархлааг дэмжиж өгнө. Нэ. 네, 그래서 일시적으로 반짝하는 게 아니라 겉피로와 속피로를 해결해 주면서 면역까지 잡을 수 있는 해모임 샷을 많이 권유해 주세요. За тийм учраас та бүхэн хүмүүстэй тэгээ хэм шашиг одоо зөвлөхдөө үнэхээр ядарч байгаа гадна тотнох бид гаднаа жоохон ядардаг одоо яг эднийх нэг солонгосоор ан дотор гадар гэж яриад авах. Тэгээ дотортой ч бид нар дотор талаараа ядархаа бүх биений дархлаа бас ядардаг бас дэмжиж өгөн. За гадна талаараа болохоор зүгээр ингээд нүүр ч юм уу тэр бүх талаа ингээд дэмжиж өгдөг учраас та бүхэн нэг өдрийн хүчийг авахыг хүсэж байгаа хүн дархлаагаа бүр сайн дэмжихийг хүсэж байгаа хүмүүс энийг хүмүүст санал болгоорой. 네, 그러면 이 해모인 샷을 어떤 분들한테 권유하면 좋을까요? За тэгээ энэ хэм шашиг ямар хүмүүс дахиад бас зөвлөж өгөх вэ? 네, 이런 분들에게 권유해드리면 좋겠습니다. За ийм хүмүүст одоо та бүхний зөвлөж одоо санал болгохыг хүсэж байна. 네, 직장에서 업무 효율을 높일 때, 이럴 때는 집중력이 필요하죠. 주의력, 집중력 향상에 도움이 됩니다. За тэгээ нэгдэндээ болохоор одоо ажил их компьютероор суугаад маш их ажил хийдэг хүмүүс, офисын ажил хийдэг, офисын ажил хийж байгаа хүмүүс одоо ингээд маш их ажилдаа жоохон бас ингээд төвлөрөх анхаарах хэрэгтэй. Зарим үед ингээд төвлөрч өгөхгүй анхаарах сул өссөн үед төвлөрөх одоо тийм хүмүүс бас хэрэгтэй байдаг. 네, 운동 전에, 운동 후에 아무 때나 드셔도 좋습니다. За биеийн таймераас хийж байгаа хүмүүс одоо ямар ч үед одоо өглөө оройч өдөрчөө одоо өглөө уухад уусан ч бас боломжтой дасгал их хийдэг хүмүүс бас зөвлөж болно. 네, 청소년이나 수험생, 이제 공부나 업무 능력이 체력이 떨어질 때 같이 드시면 좋고요. За тэг хичээл сургуульд явж байгаа оюутангуудаас одоо сургууль соёлгээд их хийдэг тийм хүмүүс, за ажлын хүмүүс, ачаал ихтэй ажилтай хүмүүс ч гэсэн бас энийг бас зөвлөж болно. 네, 손님이 오셨을 때 웰컴 드링크로 드셔도 좋고요. 우리가 이제 병원에 문병 갈 때 이제 선물로 사가셔도 좋을 것 같습니다.
За тэгээд гэрт одоо чочин ирсэн үед бид нар ингээд кофе ч юм уу Солонгост болохоор ингээд айс американо кофе өгдөг. Тэрний орон зүгээр Итоми шашиг ч гэсэн бас ингээд энэ кофетэй адилхан өгöd бас илүү сайн. 네. 네, 그래서 해모인샷이 지금 출시돼 있고요. 제가 이제, 이거는 제가 한국에서 음, 해모임처럼 비슷하게 먹을 수 있는 컨디션이라는 약국이나 편의점에 파는 음료가 있어요. 음, 이게 지금 10,000원 정도 하는데 해모임을 계산해 보면 한 3,000원 정도 되더라고요. 음. 그래서 훨씬 가격 면에서도 성분 면에서도 저 좋은 걸 저도 확인을 했습니다. За тэгээд энэ юу бас Итомид биш энэ Солонгосын бас дэлгүүрүүд бас нэг өдрийн бас ингээд тахлаа дэмжих нэг өдрийнхаа ингээд ядаргааг дэмжих бас энэ олон янзын төрлийн ундаанууд бас байдаг. Бас энэ дэмжих байдаг. Тэрийг ингээд 아까 그 가격 좀 한번 네, ингээд 10,000원. энэ дэлгүүрүүд ингээд айгу зардаг байхгүй юу? Одоо нэг өдрийн ирч хууч одоо энэ нойр хүрдэг одоо тийм хүмүүсийн ундаанууд айгу зөндөө яг. Тэгээд нэг ийм ширхээрээ зарахад 5,000 вон бүр амар сайн 10,000 вон 5,000 хамгийн үнэтэй л 10,000 вон ахгүй. Тийм учраас Этомийнх нь болохоор арай илүү хямд туссан мөртлөө арай илүү их чанарын хувьд үнэхээр сайн эрүүл мэндэд үнэхээр сайн. Эдгээр маань яасан бэ? Дотроо нэг кафеин их орсон учраас эрүүл мэндэд бас тийм сайн биш. Дандаа уугаад байв. 네. 네, 저희 소비자도 실제로 저 10,000원짜리를 사서 드시는 분이 계셨어요. 근데 해모임 샷을 권유해 드렸더니 크게 차이가 없다고 하시면서 더 전략이 되는 거를 실감했습니다. За тэгээд миний нэг бас нэг хэрэглэгч одоо энэ 10,000 вооны бас тахлаа дэмжигч нэг өдөр ирж хүчиг гэсэн юм ундаагаас уугаад исэн боловч те ууж исэн. Тэгээд тэрийг уугаад дараа нь Этомийн шоошиг ингээд зөвлөд өгöd уугаад үзсэн чинь юм ямар ч ялгаа байхгүйсэн гэдэг илүү Этомийн шоошиг илүү их сайн байсныг мэдэрч авсан гэх. 네, 제가 요 조합을 한번 만들어 봤는데요. 해모임 2포에 해모임 샷 1병, 그리고 노니. 이렇게 세 가지를 같이 드시면 면역도 챙기면서 피로 개선에 염증에 더 좋은 효과가 있을 것 같습니다. Мгм. За миний хувьд бол энэ багш маань өөрөө бас уухдаа өдөр одоо энэ хэм уу юм тий уртны одоо хэм уу юм хоёр уутыг эдем одоо энэ шинэ гарсан шат одоо нэг савтыг тэгээд одоо энэ юу нууны байж тээ энэ нууныг ингээд нэг өдөрт нэг энэ гурыг ингээд хамт уучаар илүү одоо ингээд тахлаа дэмжиж өгөнд илүү эрүүл мэндэ сайжирч өгөнгөө нууны бол одоо өрөвсөлд айгуу сайн штэ тэгээд өрөвслийг хүртэл айгуу сайн дэмжиж сайжруулж өгдөг ийм гурван бүтээгдэхийг би өөрөө хамт уугаад илүү сайн үр дүнтэй байдаг. 네, 그래서 애터미 해모임 샷은 세 가지 기억하세요. 에너지를 주고 활력을 높이고 면역을 챙길 수 있는 제품이니까 네, 많은 분들에게 알려드리고 건강을 챙기시면 좋겠습니다. За, Этүмэн шошиг та бүхэн гурван зүйлээр илүү эрч хүчтэй гэдгийг бас санаж аваарай. Эрч хүчний одоо туулаатай зөөрсөн туулаа нь маш эрч хүчтэй их хурдан явдаг учраас одоо нэгт нь бол эрч хүчтэй өгөн за түүнээс бас мөн адилхан илүү их эрчийг бас дэмжиж өгөн таглаа бүр илүү ингээд туулаа шиг бүр илүү их дэмжиж өгнө гэсэн энийг та бүхэн ингээд хүмүүстэй ингээд санал болгож өгөөрэй. 네, 최근에 저희 2025년 10월 9일에 이제 한글날이라는 한국에는 행사가 있었어요. 그러니까 한글이 만들어진 날이라서 기념하는 한글날 행사가 있었는데, 거기에서 해모임을 홍보하는 이런 이벤트가 있었거든요. 이렇게 해모임 샷도 같이 홍보하는 그런 행사가 있었습니다. 마라톤 행사가. Мгм. За саяхан энэ сая дөрөвт өдөр тавт өдөр одоо энэ Солонгосын улаантай өдөр нөгөө Солонгосын одоо Солонгос үг одоо биш Солонгосын үсгний баярын өдөр байсан. Тэгээд тэргээр дамжуулаад энэ Хэмүми шасын бас ийм сайн дурын үйл ажиллагаа гэж явагдаж байсан. Ингээд тэр үед ингээд хүмүүс маш их ингээд энэгээр одоо гүйлт хийж бен таймер хийж байгаа. Тэр үед одоо Хэмүми шашиг ингээд бас хүмүүст ингээд бас өгч байсан гэх нийт юм. 네, 다음 제품으로는 애터미 실키 리페어 노워시 트리트먼트입니다. За дараагийн бас нэг шинэ бүтээгдэхүүн гарсан байгаа. Энэ шинэ бүтээн гараад удааг байгаа. Энэ шинэ бүтээгний өснийг одоо маш сайн гэрэлтүүлсэн болгосон Итоми шак Тиремонт англиар ярих гэж. Өнөө Тиремонт нэ. 네, 우리가 머리 샴푸를 하고 나서 드라이로 머리를 말리잖아요. 아니면 드라이로 스타일링을 하기도 하고.
그럴 때 필요한 제품입니다. За бид нар үсээ угаачаад үсээ хатаад штэ үсээ ингээ сенсээр ингээ хатаасныхаа дараа дос юм ямар нэгэн дүрхдэг тэрэнд айгу тэрний дараа үсээ хатаасныхаа дараа хэрэглэх зориултын юм шаас байна. 네. 그 드라이의 열이 상당히 높거든요. 그 열로부터 내 모발의 단백질이 손상을 입는데 그 단백질을 보호하는 방패와 같은 트리트먼트입니다. За тэгээд бид нар ингээд өвсөө ингээд хатааж авах мэдээж өвс маань синс маань маш их юм халуун байдаг. Халуун учраас маш их байнга ингээд өвсөө синс нь ингээд бидэрт хатаах хэвчээ хатаагаад байхаар бидний энэ халуун синс маань өсний энэ одоо уургийг бас алдуулж өгдөг, өсийг бас хуурашоодож өгдөг, өсийг бас ингээд муухай болгодог ингээд баг зэрэг ингээд өсний тижээд ингээд алдуулж өгдөг юм байна. Тийм учраас тэрний өсний тэр одоо тижээл бас бидний бас энэ хуухыг бас гэмтээдэг учраас дахиж энэ синснийхаа дараа энийг дүрхэхэд илүү бидний тэр гэмтлийг одоо сэргээж өгдөг феромон байна. 우가ахгүй. 네. 네. 이 트리트먼트에는 열을 보호하는 성분이 있기 때문에 드라이의 그런 강한 열로부터 모발을 보호해주는 기능이 있습니다. За тэгээд энэ феромон гэж бид нөгөө шампунь угаачаад ангижуулагчаар угаагаад нэгдэг тэрнтэй адилхан энэ тэмүүтгэхдээ энэ бол хатаасны дараа дүрхдэг энэ линз феромон юм байна. Тэгээ энэ маань одоо яг их юу яасан дулааныг бас барьж өгдөг, өснийг бас хамгааж өгдөг халуунаас нэ. 네. 드라이기뿐만 아니라 또 자외선도 강하잖아요. 그리고 미세먼지나 또 환경적으로도 그렇고 고데기 같은 것도 그렇고 그래서 그런 열로부터 간편하게 보호할 수 있는 기능을 갖췄습니다. За тэгээд энэ маань одоо энийг одоо бас үйлчлэг нь одоо сенсор байгаа ингээд сенсж явах бидний халуун үсийг бас ингээд сенсний халуун хамгаалтаас бас ингээд бас үсийг хамгаалж өгнө. Дээрээс нь бас ингээд халуун үед ингээд гадаа нартай үед ингээд үс маань ингээд бас халуун үед нь үсний тижэл бас багасдаг учраас тэрнээс бас хамгаалж өгөх бас үйлчлэгтэй дулаан халуун дуд нэ. 우리가 사용하는 드라이기의 열이 최대 100도씨까지 올라간다고 해요. 고데기나 세팅기도 평균 180도에서 200도가 넘는데요. 그런데 그걸 바로 모발에다 갖다 대면 얼마나 모발이 영향을 받겠어요. За тэгээд бидний одоо энэ хэрэглэж байгаа үсний хайж, үсний шинс маань өөрөө бүр дор хаяж одоо ингээ хамгийн ихэндээ бараг 100% их халуун байдаг. Энэ халуун температуртай байдаг учраас энийг ингээ өдөр болгон бид нар байнга хэрэглэх ёстой. Хэрэглэж байгаа үед үсний одоо энэ хух энэ үсийг бас гэмтээдэг учраас гэмтээгээд идэг гэн. 180-аас 280 градус одоо үсний хайчод маш их хадсан байдаг шүү дээ. Тэгээ бид нар ингээ байнга үсээ ингээ бас хайчиж хагаад үсний одоо энэ тижээл энэ үснийг гэмтээж идэг. 우리의 머릿결이 빳빳해진 이유는 그 열로부터 모발이 손상을 입었기 때문입니다. За бидний зарим үснүүд ингээ хатуураад үс ингээ хуураш байдаг. Тэрний одоо нэг шалтгаан нь одоо энэ үсний хайж, энэ үсний сенс маань ингээ бидний үсийг гэмтээж байдаг. 네, 이거는 모발의 단면을 보여주는 건데요. 이 모발이 그런 드라이기나 열기구로부터 손상을 입었을 때 모발의 큐티클이 이렇게 상한 것을 보여줍니다. За тэгээд энэ одоо зурган дээр харж байгаад бидний үсний нарийнхан ширхүүд маань үсний одоо энэ ширхүүд маш их гэмтсэн байдаг. Хоорондоо ингээ тасарсан байдаг. Тасарсан юм гэмтсэн мэй харагдаж байгаа. 네, 그래서 네. 열 손상으로부터 모발을 보호하는 방법을 알려드리겠습니다. Тийм учраас бид нэр үсээ халуунаас хэрхэн хамгаалах вэ? Тэр дараа би та бүхэнд одоо танилцуулж өгье. 예, 드라이기 할 때는 찬바람으로만 말리고요. 고데기나 세팅기는 절대 가급적 사용하지 않으셔야 합니다. За тэгээд үсээ одоо халуунаас их хийдэг халуун одоо сенс хайчаар хамгаалахын төлөө бид нэр эхлээд үсээ хасаахтаа болж өгөөд бид нэр халуунаар биш хүйтэн сенсээр одоо халаах хэрэгтэй үсээ хатаах хэрэгтэй гэдэг. Тэгээд бас эндүүгээр бас ингээд хизээж ямар ч буржгоос эндүүдхтэй одоо тойлгоор эндүү зэрэг мэд одоо тэр төхөөрөмжөөс бас жоохон бас хаяа бас ингээд хийхгүй байх хэрэгтэй. 네, 그리고 염색이나 펌을 여기는 절대 하지 않는다고 했는데 안 할 수가 없잖아요. 되도록이면 자주 하지 않아야 하고요. 그리고 나갈 때는 모자를 꼭 사용하는 걸 생활에서 실천해 보시면 좋을 것 같습니다. За тэгээд одоо бас юунд нь одоо үсээ одоо буудах үсээ маш их ингээ хийм хийлэгдэг одоо байн хийхгүй байх хэцүү бас болж өгөөд одоо байн биш одоо хаяа
үсэж гэсэн тийм үсээс хамгаалж өгөх ёстой байдаг. Энэ гадаа бас хэд халуун нааранд бас үсээ хамгаалахын тулд одоо болж өгöd малгай их хүмүүс хэрэгтэй. 네, 새로 나온 이 제품을 임상 실험했습니다. 드라이를 하기 전에, 열기구를 사용하기 전에 이제 미리 모발에다 도포한 다음에 이제 드라이를 했을 때 이 모발에 큐티클이 얼마나 손상이 되는지, 얼마나 복구가 되는지, 이 사진으로 확인할 수가 있습니다. 사용 전보다 사용 후에 모발 손상이 많이 억제된 거를 알 수 있습니다. 151.2% 손상 억제 효과가 있다고 합니다. За тэгээд энэ зурган дээр одоо ингээд үзүүлэлтэд үзүүлсэн байна. Одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүн, хэрэглээгүй хүний үсээ хоёрыг ингээд ялгаа гаргасан байнамаа. Тэгээд маш их гэмтэлтэй ус, маш их энэ хагартай усыг ингээд шинжлээд үзсэн чинь энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө ус нь маш ингээд хоорондоо ингээд их хагартан, зазарт нэг тасархай ийм үстэй байсныг одоо дараа хэрэглэснийхаа дараа 7 хоногийн дараа ч юм уу хэдэн хоногийн дараа хэрэглээд үзсний үр дүн маш их гарсан гинэ. Ус маань яг маш гоё толгоор болж ирээд халуун дулаан агарыг одоо маш багасгасан яг ашиглаж халуун дулааныг одоо багасгаж өгөөд ус маань гоё хэвэндээ орж ирсэн гинэ. Тэгээд 제품 사용 고객 진. 자, энэ нь болохоор тэгээд хэрэгснийхаа дараа энэ одоо бүтээгдэхүүний одоо ашиглахгүйцээ харьцуулах нь болохоор 151 그러니까 이 사진이 왼쪽 거는 네. 드라이를 하기 전에, 사용하기 전에 이제 그 모발 상태고요. 이걸 바르고 트리트먼트를 바르고 열기구를 사용했는데도 모발이 훨씬 더 매끄러워졌잖아요. 이 단백질을 채워준 거예요. 단백질 그 성분으로 트리트먼트가 채워준 거예요. 모발을. Би бас авсан байгаа энэ ахгүй. Чодо сасаа. Идэм байна. Тэгээ энийг одоо хэрэглэхээс өмнө одоо энэ харангуй одоо хэрэглэхээс өмнө хэрэгснийхаа дараа ахгүй. Тэгээд энэ хэрэгснийхаас өмнө одоо ус нь маш их уурга алдсан тасархаа ийм чиг багтаа тижэл багтаа харагдаж байгаа хгүй. Тэгвэл одоо энэ маань одоо хэрэгснийхаа дараа хэрэглээд үзсэн чинь миний тэр усны одоо хэрэгсний хамгийн дараах зураг нь болохоор тижээлээ одоо сайн уургаар дүүргэж ирээд чигслээ дүүргэж ирээд усны хэвэн ингээд хэвэндээ орж ирсэн. 네, 예전에 애터미 실크 프로틴 헤어 에센스가 있었어요. 이 제품이 리뉴얼을 해서 이제 실키 리페어 노워시 트리트먼트로 출시가 됐는데요. 기존 제품보다 단백질 함량이 더 높아졌죠. 그리고 제품 용량도 더 늘어나서, 네, 더 가격은 같은데 용량도 늘어나고 품질이 더 업그레이드가 돼서 나왔습니다. За урд нь Atomy нэг хөөсөн ийм усны тос байсан шүү дээ. Essence хөөсөн энэ миний одоо хамгийн ихнийх нь одоо нэг Atomy хөөсөн одоо essence байдаг. Тэрийг илүү шинжтэй одоо гарч иргсэн. Илүү бас их тижэл, илүү чигшэлээр дүүргэж ирээд илүү бас их грамм нь хүртэл маш их хэмжээгээр гарч ирсэн юм байгаа. Тэгээ энэ маань яг нөгөөх нь болохоор одоо хөөсөн боловч энэ нь болохоор тослог миний гоё үнэртэй юм л аюу гоё үнэртэй юм лээ. Би бас ингээд зүрхэд үзсэн чинь гоё үнэртэй бас зургсан юм шиг гоё зөөлхөн амарсан болгож өгөөд илүү шинжиж гаргаж ирсэн. 네. 씻어낼 필요도 없고 바르기만 했는데 열보호와 단백질 공급, 트리트먼트 기능까지 전부 다 해주는 아주 똑똑한 제품입니다. За энэ бүтээгдэхүүнийг одоо яаж хэрэглэх юм бэ? Бол одоо бид нэр Тремонт үсээ шампунь угаачаа дараа нь линз угаачаа Тремонтос байдаг шүү дээ. Тэргээр угаачаад нэг 5 минут ч юм 10 минут байлгадаг боловч усаар зайлдаг. Энэ шинэ бүтээгдэхүүн маань тэххгүйгээр шууд усаар зайлах хэрэг байхгүй. 5-аас 10 минут зүгээр усний тос зургаж байгаа мэд угаачаад үсээ хатаасныхаа дараа ингээд хэрэглэдэг юм тос. 네. 씻어내고 헹굴 필요가 없기 때문에 5분, 10분 동안 트리트먼트를 흡수만 시키면 되기 때문에 아주 시간 절약하기 좋습니다. Тийм учраас би үсээ хатаасныхаа дараа үнэхээр одоо цаг бас хэмнэсэн 5-10 минутын дотор гэс үсээ хатаачаад тэрнийхаа дараа энийг өсөндөө ингээд зүгээр ингээд эссенс тос зүрхэж байгаа юм шиг ингээд тос зүрхэж байгаа юм шиг өсөндөө ингээд зүрхэж. 네, 아마 써보시면 다들 반하실 거예요. 기존의 제품보다 훨씬 더 윤기나고 촉촉하면서 컬링도 더 풍성해지는 것 같습니다. За тэгээд хэрэгжилж үзсэн хүн бол үнэхээр энд гайхамшиг мэдрэх болно. Яагаад гэвэл энэ маань үсийг уян тойлгоор бас их намилдсан
гоё юм миний хөвсгөр өвсийг жоохон юм хөвсгөр биш гоё ингэж болгож өгд юм лээ гоё шулуун мэд баг зэрэг шулуун болгоод илүү гоё ингээд үнэртэй аюу гоё үнэртэй ордог юм яг гоё гялалтсан мэдрэмж өгд юм лээ би хэрэглээд нэг 2 хоног чинь да. 네, 실키 리페어로 노워시 트리트먼트는 세 가지가 없습니다. 첫 번째, 기다릴 필요가 없어요. 씻고 헹굴 필요가 없기 때문에 바르면 끝이에요. 그리고 두 번째는 끈적임이 없고 정말 산뜻합니다, 사용감이. 그리고 세 번째는 고온에서도 열을 보호하는 성분이 들어있기 때문에 모발에 정말 안전한 방패 역할을 할 수 있습니다. Мгм. За тэгээд энэ маань одоо 3 янзын одоо маш их давуу талтай. Энэ давуу тал нь юу вэ гэх юм бол одоо энийг одоо зүгээр л шууд 10 минут дотор ч юм уу хэдхэн минут дотор үсээ хатаалаа. Өөр гарахаас өмнө одоо бид үсээ сенстэй шүү дээ. Сенсэд үсээ хатаалаа. Хатаасан үсэндээс бид нэр эссенс мө ууе гэж дүрхтэн шүү дээ. Дос. Тэрний оронд бид энийг зүгээр гарандаа дайжгаад үсэндээ дүрхэл болоо нэг хэдхэн минут зарцуулна. Бас нэг нь болохоор маш их цаг зарцуулахгүйгээр илүү давуу талтай. Хоёр дахь бас нэг давуу тал нь юу вэ гэх юм бол энэ болохоор плюсing одоо бэлтгэмлийг одоо TJ-лийг одоо сайн сэргээж өгөн өсийг сайн ингээд гэмтээхгүйгээр бас илүү давуу талтай. Гурав дахь нь болохоор бас нэг давуу тал нь юу вэ гэх юм бол маш их дулаан маш их халуун дулаан бид нэр үсээ хатаасан үед үсний одоо тэр температурт одоо бүр гисэн одоо хамгаалж өгнө 230 температур ч гэсэн энийг төгсөн үед миний үсийг дахиад ингээд сайн хамгаалж өгч чадвартай гэх. 네, 영양 성분은 가득 들어있고 모발은 부드럽게 유지시켜줍니다. За тэгээд бас нэг давуу тал нь шимжидээр маш шим одоо тэжээлэр маш их дүүрэн уургаарч бас их дүүрэн. 네. 지금 기존에 있는 제품들하고 어떻게 같이 쓰면 좋으냐면, 첫 번째는 이제 샴푸하고 파워 드라이 한 다음에 노워시 트리트먼트를 사용하는 방법이 있고요. 첫 번째, За энэ одоо бүтээгдэхүүнийг одоо энд байгаа шампунуудаа яаж одоо хэрэглэх вэ гэвэл одоо бидний урдны байгаа хэрэглэж байгаа одоо олон янзын шампунууд байгаа шүү дээ. Тэр шампунуудаа хамт одоо өглөө тэгээ одоо маш ярьсан үед өглөө шампунаа одоо энэ хамгийн ихний одоо уурхтай шампунаа угаачаад тэрнийхээ дараа хамгийн сүүлд одоо хатаасныхаа дараа энийг одоо дандаа хатаасны дараа л хэрэглэнэ. Хатаасны хэрэглэж болно. За тэгээ хоёр дахь нь болохоор одоо үснийхээ нөгөө одоо үс уналтын шин шампунь байгаа шүү дээ. Үс унийг одоо бэхжүүлж өгдөг. Энэ гурвыгаа хэрэглээд тий үсээ шампунь угаачаа дараа нь маска тавьсны хэдхэн минут болж үсээ зайлаад усаар зайсныхаа дараа энэ одоо термонтыг одоо үс хатаасныхаа дараа энэ ингэж бас хэрэглэж болно гэн. Гуравт нь болохоор одоо ингээд гуравт одоо гимцэн үсэнд болохоор одоо энэ уурхтай том шампунь байгаа. Одоо эрчим хүнээ уурхтай шампунаа хэрэглээд ангижруулагчаа хэрэглэчээд тэрнийхаа дараа энэ термота бас ингэж хэрэглэнэ гэх. Хамгийн ихнийх нь нэгт нь болохоор зүгээр жирийн өстэй хүмүүс одоо ингээд уурхтай шампунаа хэрэглээд шууд яг энэ шин гарсан термота ингээд дүрхчихнэ. Хоёрт нь болохоор одоо энэ үс их ундаг холбоотой тийм хүмүүс хэрэглэдэг энэ шампунь бол одоо шинээр гарсан Ruti-Pay гэх шампунь байгаа шүү дээ. Энийг хэрэглээд тэрний дараа хатаасны дараа энийг хэрэглээ илүү их үр дүнтэй гэх. 네. 세 가지 다 얘기하신 거죠? 네. 아, 네. 그래서 뭐 용량은 더 늘어나고 가격은 같은데, 네, 이렇게 돼 있고요. 그래서 노워시 트리트먼트는 그렇게 되고요. 지금 이제 한국에서도 아직 출시는 안 됐는데, 이제 다음 주 화요일에 새로 출시할 신제품이 있어서 또 신제품 정보 알려드리려고 합니다. За тэгээд саяны бүтээгдэхүүн одоо худалдаанд гарсан байгаа. За тэгээд одоо хүн болгоны байнга асуугаад байдаг шинэ бүтээгдэхүүн одоо одоохондоо арай гарах гэж байгаа. Дараагийн 2 дахь өдөр яг 2 цагаас одоо худалдаанд одоо гарч ирэх юм бүтээгдэхүүн байгаа. 네, 애터미 메가 비타민 D3 K2 제품입니다. За Atomy Mega Vitamin одоо DK гэсэн орсон найрлагатай бүтээгдэхүүн байна. 네. 우리가 비타민 D는 종합 비타민에도 들어 있습니다. За витамин нөгөө олон нөгөө мультивитамин дотор бас их олон найрлагуудаас орсон байдаг. 예, 비타민 D가 약으로도 먹고 알약으로도 먹고 병원에 가면 주사로도 맞고 비타민 D가 부족하신 분들이 의외로 많으시더라고요.
Мгм. За витамин D бол бас олон янзаар уудаг. Одоо маш их дутагдaltaй хүн бол эмнэлэгт очиод витамин дусал бас хийлэгдэг. Бас ус нь бас витаминч байдаг. Тэгээд маш олон хүмүүсийн яриагаа сонсоход витамин D ер нь хүмүүст маш их дутагдaltaй хүмүүс их зөндөө байдаг. 네, 비타민 D는 첫째는 뼈를 강하게 해주고요. 면역 시스템에 되게 중요한 역할을 하고, 또 기분을 음, 조절해서 우울증을 좀 완화시켜주는 역할을 하고요. 심장 건강에 중요한 역할을 합니다. 그리고 근력을 향상시켜서 근육의 수축과 근력 유지에 도움을 줍니다. мгм. За тэгээ витамин D бол маш олон үүрэгтэй бас найрлагатай давтай байдаг. За одоо хамгийн эхлээд одоо мэдээж ясыг бол мэдээж бэхжүүлж өгдөг. Яс нь маш их сайн. Мөн одоо дархлааг бас дэмжиж өгөө. Цусны бас цагаан эсийг бас ялахад бас маш сайн тусалж өгдөг. Мөн одоо сэтгэлийн бас мэдээ сэтгэл санааг бас одоо сэтгэл санаа унжих, сэтгэл санаагаар одоо явсан тийм хүмүүсийг бас хямрах тэрийг бас маш сайн дэмжиж өгдөг. Мөн бас зүрхний бас эрүүл мэнд нь маш их сайн аж холбогдолтой гэнэ цусны судсыг одоо тайвшруулж ингээ эргэлтүүлийг бас сайжруулж өгдөг ийм олон ийм бас үр дүнтэй булчингийн хүч чадал ашиглыг бас сайжруулахад тусалсан ийм үр дүн бас орсон ийм найрлагууд бүгд орсон байгаа гэнэ. 네, 여기 비타민 효능 다 말씀드렸죠? 네, 효는 했어요. 비타민 네. 위에 거만. 아, 위에 것만. 네. 밑에 것도 요 앞에 부분, 노란색 부분만 얘기를 해주세요. 아, 아기 예방에 도움되고, 음. 탈모 예방, 이렇게. За тэгээд дээдх нь болохоор саяны ярьсан шиг туслагтай мөн адилхан бити амин дэмий бас ашиг туш нь юу вэ гэх юм бол энд мөн адилхан одоо тархины эрүүл үйл ажиллагааг хадгалахад бас тусалж өгнө. Мөн адилхан одоо хорт хавдраас урьдчилан сэргэхэд тусалж өгөн. Сахарны өвчнөөс бас хамгаалж өгөн. Мөн хавдраас тусалж өгөөд тусалдаг. Мөн арьсны одоо энэ арьсны эрүүл мэндэд одоо маш сайн тусалж өгнө. Одоо патаг гарах муу фосфоризы гэж нөө тэр бас гарах. За тэгээд хуурай арьсанд бас маш сайн тустай гин. Хамгийн сүүлийнх нь болохоор одоо текстин дамир энэ бүхэнд одоо бүхнээс одоо өсний унахаас бас сэргэж өгдөг гинэ. Өснөөс унахаас сэргэж өгдөг ийм маш их юу ашиг тийм бас агуулсан байгаа нэ. 네. 어, 한국 사람의 검사를 해봤는데요. 저도 건강검진 해보면 저도 종합 비타민을 먹고 있지만 비타민 D가 부족으로 나오는데 저희 식구들도 다 그렇더라고요. 근데 의사들도 그렇게 건강기능식품 잘 챙겨 드시고 관리하시는 의사들도 검사를 음. 해보면 비타민 D가 부족하다고 합니다. Мгм. За би ингээд эмнэлэгт ингээд үзүүлээд би бас ингээд хажуугаар бас мэдээж ингээд витамин нөгөө мультивитамин ингээс давхар ууж байгаа боловч эмнэлэгт ингээд үзүүлээд шинжилгээ хийгдсэн чинь витамин B бас дутагдал бас байгаа гэж гарч ирсэн. Зарим хүмүүс бас тийм хүмүүс их байдаг. Мөн эмчнэр ч гэсэн бас өөртөө бас ингээд хэдий витамин D, мультивитамин гэдэг ингээд ууж байгаа боловч витамин D-ний бас дутагдaltaй хүмүүс их байдаг гэнэ. Нэ. 한국에서도 국민의 90%가 비타민 D 부족이라고 합니다. За тэгээ энэ дээр үзэхээр одоо Солонгос дотроо бараг Солонгосын бараг 100%-аас 90% одоо витамин дутагдалт маш их орсон байдаг. 88% орсон байна. Витамин дутагдал Солонгост. 네. 그리고 50대 이후에 폐경기 여성에게는 골다공증이나 이런 게 생기기 때문에 더 뼈도 약해지고, 운동 부족도 영향을 미치기 때문에 비타민 D와 K가 많이 결핍된다고 합니다. За 50 наснаас доош удаад ирэхээр нөгөө бидний шилжилтийн насанд шилжилт гинэ нөгөө цэвэршил нас яваад ирэхээр 50 өнгөрөөд ирэхээр бидний цэвэршилж ингээд ирэхээр бүх бидний биеинд байгаа тэжээлүүд ингээд уурга маань ингээд гадагшилж байдаг учраас эзэг бозос тийм учраас 50 гараад ирэхээр энэ витамин D-ийн дутагдал маш их орж ирдэг. 네. 그래서, 비타민 D가, 흡수율을 높여서 비타민 D3가 나왔습니다. За тийм учраас витамин D-тэйгээ хамт D байдаг бол витамин D, K2-тагаа хамт ийм давхар бас найрлагатай орсон. 네, 비타민 D와 비타민 K는 뼈 건강에 필요한 영양소인데요. 쉽게 말하면 비타민 D는 운전기사라고 하면 비타민 K는 내비게이션 역할을 합니다.
За тэгээд энэ витамин энэ бүтээгдэхүүнд витамин D, витамин D, K2 орсон байна. За жишээ нь ингээд одоо витамин D нь болохоор одоо ямар үр хөвслөгээ жишээ татсан байгаа. Одоо жолооч байгаа шүү дээ. Жолооч одоо ингээд маш их жолоогоо барьдаг шиг жолооч шиг D витамин хэрэгтэй байдаг. K нь болохоор одоо зүүрлсэн байгаа одоо жолооч гинэ. Зам заагч юм байна. 네. 그래서 зам 칼슘의 흡수는 비타민 D가 돕고 그 방향은 K가 결정한다 생각하시면 됩니다. Тэгээд витамин K-ийг нь одоо үүрэг нь одоо жишээ авч ярьсан болохоор одоо витамин D нь болохоор одоо ясыг сайн бэхжүүлж өгөөд цусны иргэдийг сайжруулж цусны эхлээд ингээд уусныхаа дараа кальциум одоо нэг кальцийг дэмжиж өгчөөд кальцийг дэмжиж өгөөд дараа нь яг уу энэ маань яг уу цусны эргэлтэнд очоод цусыг сайжруулдаг D витамин нөхөж өгөнгөө хамгийн сүүлд нь D витамин нөхснийхаа дараа үүрэг нь яс руу очоод витамин K кальцич нөхөөд өгчин, Дгаз нөхөөд өгчин, Кгаз нөхөөд өгдөг. Ийм үүрэг нь гурван давхар ингэ үйлчлэгээтэй байдаг. 네. Гуруулаа ингэ хамт нэг доор ингэ үйлчлэгийг нэмж оруулсан байдаг. 네, 비타민 K 중에서도 K1이 있고 K2가 있어요. K1은 말하자면 구형 내비게이션이라고 하면 K2는 신형 내비게이션이에요. 그래서 K2를 드셔야 되는 겁니다. Тэгээд зам маш жолооч ч одоо жолоогоо барьна шүү дээ. Мэдээ жолоогоо бариа явна. Тэгвэл жолоогоо ярьж шиг тэрэн шиг адилхан бид нэр жолоо бариа зам заагч бас байдаг шүү дээ. Зам одоо хаашаа явах вэ замаа мэдгүй учраас тэрэн шиг зөөрлээд витамин К маань бас тэр ингээд цусны эргэлтийг бас Кийг ингээд зам шиг ингээд зааж өгдөг. Ингээд цусан дотор ингээд үйл ажиллагаа тэрийг хэлбэраар ингээд заагаад өгсөн байгаа гэнэ. Тэг К витамин одоо хуучин одоо витамин К1 нь болохоор 잠깐만요. 조금 다시 넘겨주세요. 아직 설명 다 못했어요. 네, 키는 болохоор витамин K 1, 2 гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл нэг нь болохоор одоо хуучин зам заагч гинэ одоо миний судсан дэх одоо хуучин зам заагч байгаа боловч хоёр дахь нь болохоор витамин шин одоо ингэ зам заагч ингээд найрлагатай. Тэгвэл бидний энэ биеийн доторыг цусны одоо зам заагчийг одоо зааж өгч байгаа гэсэн зөөрлсөн байна. 네, 됐어요. 네. 어려워. 네. 근데 이제 우리가 그 비타민 D 같은 경우에는 햇빛을 받으면 비타민 D가 생겨요. 우리 몸에. 네. витамин D-만 одоо бид нар наранд гарах хэрэгтэй. Нарнаас бид нар витамин D-г одоо авдаг учраас бид нар наранд байх юм бол D-г маань ингээд нөхөд өгдөг. 네, 그러면 이 햇빛을 받는 일광욕을 어느 정도 해야 되냐면 민소매의 반바지에 팔 음, 다리를 다 노출하고 자외선 차단제를 바르지 말고 그리고 하루에 알겠어요. 20분, 30분 정도 주 3회 이상을 해야 돼요. Мгм. За 네, тэгвэл бид нар хэр их наранд одоо биеэ шарах вэ гэх юм бол ямар байдлаар шарах вэ гэдэг одоо энэ хүний эрэгтэй хүний зураг байгаа. Одоо яаж шарах вэ? Тэгвэл нарны тосоо зүрхгүйгээр одоо энэ зүгээр ийм подолох биш энэ ханцуутай юм мак өмсөөд богинохон шорт өмсөөд нарны тос зүрхэхгүй, биенжээс зүрхэхгүй, нүүрэнжээс зүрхэхгүй. Тэгээд одоо наранд одоо 10-аас 20-оос 30 минутын дотор одоо 3 өдөр яг энэ байдлаар ингээд наранд ингээд шарах юм бол тэр нарны D витаминыг авч чаддаг гинэ. 네, 그리고 만약에 음식으로 비타민 D를 먹으려면 노른자 80개, 우유 노른자? 200ml 25개, 연어 6마리 이 정도를 매일 먹어야 한다고 합니다. Мгм. За тэгвэл саяны наранд одоо би өөрийгөө нарны одоо D витамин авах бол одоо саяны байдлаар наранд тос зүрхгүйгээр ийм байдлаар аавна. За тэгвэл бид хоолоор витамин D-г одоо юугаар одоо ямар хоолнд одоо витамин D байна гэх юм бол одоо энэ үндэг аахгүй юу? Үндэгний одоо дотор талын шар тэр шарыг 80-ыг идчихээд 80 ширхгийг идчихээд витамин D-г нөхөн гэж аахгүй. За тэгээд сүү болохоор 200 мл сүүгийг 25 ширхэг тийм сүг ууж ээж нөхөн гэж байгаа. За тэгээ янон шиг болохоо эдний нэг загас байгаа. Тэр загасыг одоо 6 ийм загасыг идчихээд би тэр витамин D-г одоо нөхөж авах боломжтой байдаг. 네. 그리고 종합 비타민 안에도 비타민 D가 있긴 하지만, 결핍을 보충하기에는 모자란 양이기 때문에 추가로 더 챙겨 드셔야 합니다. Тийм учраас бид нар одоо ингээд наранд мэдээж бие ингээд одоо 100 болоодох бие шараад наранд ингээд гараа яваад витамин авж байгаа. Нарны тус D витамин авж байна. Муу идэх хоолоор ч гэсэн ингээд нөхөд авж байна. Тэгсэн ч гэсэн бид нар давхар яг уу витамин одоо мультивитаминтай хамт энэ D витамин ч гэсэн хамт уух хэрэгтэй. 네, 저도 일광욕과 음식으로 먹기가 불편해서 비타민 D를 챙겨 먹으려고 합니다.
За миний хувьд бол одоо энэ хоолоор одоо ийм олон зүйлийг ийм ихээр идчихээ витамин нөхөх нь надад бол хэцүү. Тэрний оронд зүгээр энэ витамин бэлтгэлийг аваад уусна арай илүү дээр байхаа гэд миний хувьд боддгоо. 네, 비타민 D가 칼슘을 흡수시키고 비타민 K가 흡수된 칼슘이 뼈에 부착되도록 도와주는 역할을 하면서 혈관 건강까지 지켜주는 비타민 메가비타민 D3, K2를 네, 우리는 꼭 챙겨 먹어야 할 것 같습니다. За тэгээд витамин D ба K хоёр нь болохоор одоо ингээ витамин D нь одоо кальцийг шингээж өгөхөд бас тусалдаг. Мөн витамин K хоёр нь болохоор шингэсэн кальцийг одоо ясанд одоо бэхлэхэд одоо тусалж өгдөг. Бэхлэлд тусалж өгөөд мөн одоо судасны эрдэмлийг одоо эргэлтийг сайжруулж өгдөг юм байна. Одоо хамгийн дөө оновчтой нь болохоор одоо синанетик хослолсон байдаг гинэ. 네, 애터미로 저도 이제 마트 체인지를 하면서 인생이 바뀌고 있습니다. 우리 여기 계신 사장님들, 애터미를 또 부업으로 하시는 사장님들 계실 텐데요. 부업으로 하실 때는 시간 관리 정말 잘 하셔야 합니다. За ингээд миний хувьд бол одоо Итумиг одоо урдын өөр дэлгүүрээс одоо ирүүлжсэн бүтээгдэхүүнүүдээ Итумийн интернет дэлгүүрээр ингээд солиод Итум бизнес хадаасаа хийгээд миний хувьд бол маш их өөрчлөлт орж ирсэн, үр дүнд өөрчлөлт орж ирж байгаа. Тэгээ одоо ингээд Итумийн та бүхэн хийж байгаа энэ байгаа гişүүд хүмүүс одоо зүгээр ажлаа хийхингээ бас Итум хийж байгаа хүмүүс цагийг маш сайн баримлах хэрэгтэй. Гин Итумийн цаг их гаргаад тэр цагаа бас сайн ингэж ашиглах ёстой шүү. 네, 시간 관리를 잘 하시려면 또 목표의 계획이 있어야 하고요. 준비된 사람한테 기회가 옵니다. Тийм учраас бид нэр одоо цагийг сайн ашиглах хэрэгтэй байдаг. Би ажлаа хийгээд хэдэн цагийн хугацаанд би итемийг зарцуулж чадчихна. Зарцуулах хугацаанд би дотроо өөрийнхөө төлөвлөгөө, зорилгоо бичиж тэр хүнд өөр ирэх юм бол боломж тэр хүнд бас ирдэг гинэ. Цагаа зөв өдөртөхөд тулд одоо зорилго төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Түүнээс боломж бэлтгэлтэй хүмүүст бас ирдэг гинэ энэ бичсэн байна. 네. 브라이언 트레이시가 이런 말을 했습니다. 교육이란 모르는 것을 알게 하는 것이 아니라 아는 것을 행동하게 하는 것이다. За тэгээд энэ нэг хүн бас Try гэдэг хүний хэлсэн үг нь ингэсэн байна. Боловсрол гэж юу вэ гэнэ. Мэдхгүй зүйлээ хүмүүст ойлгуулах биш, харин мэддэг зүйлээрээ одоо ажил хэрэг болоход чиглүүл. 네, 아는 것이 힘이 아니라 실행하는 것이 힘이다. Мэдлэг бол одоо хүч биш, харин үйлдэл нь бол хүч юм аа. 내일이 아닌 오늘부터 바로 결심하시고 시작하시기 바라겠습니다. За маргааш биш та шийдвэрээ өнөөдрөөс эхлээрэй гэж маргааш биш шийдвэрээ өнөөдрөөс та эхлээрэй. 네, 오늘 제품 강의 샤론노즈 마스터 천지연이었습니다. 감사합니다. 네, за өнөөдөр бүтээгдэхүүн танилцуулгыг Sharon Master Kim Ji-yeon байсан байна. Баярлалаа манайхаа.